2024 оны 3 сарын 5-ны шөнө бяцхан охин унтах ёстой цагаа аль хэдийн өнгөрөөсөн ч нүд нь бүлтийтэл эсэрв. Тэр шүнжин тоглоомнуудтайгаа тоглоно өөрийн төсөөллийн ертөнцийн бүрэн авчжээ. Гэвч тэр охид мэдээг түүнийг ажиглаж ойртож байсан ямар нэгэн зүйл тоглоомоор нь дамжуулан түүн рүү хурж ирж байсан. Охин ээжийн хэлснээр тэр шөнө охины өрөөнд байрлуулсан хяналтын камерын бичлэгийг үзнээс хойш гэр бүлийнх нь бүрэн айдас тавьжээ. Шөнийн 11 цагийн орчимд бичлэг дээр дараах зүйл бичигдэн үлдсэн байна. Can I play with you? Hey, can you play with me? Sure, I'll play with you. Go ahead and play. Yeah. Bling, bling, bling. Bling, bling, bling. Bling, yum, doo, doo. Let's go. Та бүхний харсанчил нь охиныг дуу аялаж байхдаа зэрэгцэн яг тэр дуу оронд орох тоглоомноос нь гарч хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл охиныг алгуурах хэмнээ хүчтэйгээр охиныг татан оров. Яг л ямар нэгэн зүйл охины тоглоом нь орж ам орсон мэт. Энэ явдлаас хойш ээж охиныхоо аюулгүй байдлыг хангаж тэр өрөөрөө дахиж ороогүй. Харин хэд хоногийн дараа охины ээж дараах бичлэгийг олон нийтэд хуваалцжээ. Сүүлийн үед хүмүүс маш их асууж байна. Та хэд дахиж тэр өрөөнд орсон уу? Орон доор яг юу байсныг доогуур нь шагааж харсан уу гэв. Үгүй би сүүлийн 2-3 өдөр тэр өрөөнд дахиж ороогүй. Үнэхээр их айж байгаа. Scared right now.
Өрөөнд дахин орсон тэр өмч бүрч аимшигтай байв. Ээж орны доовуур хартал матрасны доор нэг сэжиг төрүүлэн хүүхэлтэй чимээг өхөн хөвтөж байлаа. Гинэт хүүхэлтэй үл мэддэх хөдөлгөөн хийв. Эхэндээ бараг мэддэхгүй байсан ч сайн харвал тоолгоо нь ааж мар ирж байгаа нь илт. Яг л өөрийг нь ширтэж байгааг мэдсэн байна. Охины ээж харсан зүйлдээ итгэж ядан тэр даруй өрөөнөөс гүн гарчээ. Тэр цагаас хойш тус өрөө байнга цооштой байдаг болсон байна. Гаднаас харахад бүх зүйл намгүй мэд. Охины ээж нь үе бичлэг хийж олон нийтэд хуваалцаар байгаач. Гэтэ ганц зүйл тодорхой бус хэвээр тэр шин охиныг яг юу орон дагавар татсан байна. (2024) оны хавар зочид буудлын 2 ажилтан нэг орой лифттэй хөөцөлтөнд тоглохоор шийджээ. Тэр хоёр хоёрдугаар давхарлуу лифтнээс төрүүлж очих гэж гүйцэтнэ. Яг тэр үед лифт дотор нэг хачирхалтай зүйл болсон нь камерт инхүү боожээ. Гинэт гарч ирсэн охин самдрахад хүрсэн ч түүнээс ч илүү гайхшрал төрүүлсэн зүйл нь лифт 2 дугаар давхарт ирмэгц хаалх нь дахин нээдэж хаагдаж эхэлсэн байв. Ямар нэгэн зүйл хүчээр хөдөлгөж буй мэт. Хамгийн сонин нь доторс нь гэх үдгээ хоолой сонсогдсон. Хоёр найзын аль нь энэ явдлыг тайлбарлаж чадаагүй. Гэхдээ энэ бол тус очид буудал болсон царийн ганц хачирхалтай зүйл биш байжээ. Өөр нэгэн сонин тохиолдол нь 2 дугаар давхарт болсон байна. Тэрээр тухайн өрөөрөө очиж хаалгыг онгойлгож үзнэ. Хоёр давхрын энэ өрөөнөөс уцсны дуудлага байнга ирээд байгаа. Гэхдээ хинж байхгүй. Өрөөнд орвол үнэхээр л хинж байхгүй хоосон өрөө. Утас ямар ч чимээгүй хинж байхгүй. Гэтэл дуудлага ирээд байгаа. Okay. There's the phone. No one's calling. No one's here. Everything's chilling. Yep, okay. I mean, no one here, no phone calls. I'm out. This is weird. Өөрөө хангалттай сэжиг төрүүлэн байсан ч хинч байхгүй газараас утасны дуудлага иртгэн бүрч төгшөөртэй. Ажилтан тэр үед ямар нэгэн зүйл хараагүй ч хэдхэн хоногийн өмнө хамт ажилтдаг хүн тавилга зөөж байхдаа дараах аимшигтай гэмээр бичлэгийг хийжээ. I felt bad. How do you up the stairs? I don't know, but I mean, I felt bad, but also No, don't feel bad. It's just terrible. Getting a little bit. I'm gonna clean it real quick. Yeah. You know what I mean? Like, I don't know. Yeah. Anyways, so my sister, she graduates in 2 days, and I asked for the whole weekend off because like we're gonna.
За, here in энэ this болон corner байдлууд бол гоё харагдах юм шүүгээ. Эсвэл нөгөө талд нь ч байж болно. in that corner. Энэ үед тойл дотор нэгэн хар сүүдэр тодхон үзэгдэнэ. Нэгэн дүрс булан зогсоод охидыг ажиглаж бомбид. Камераар булан руу чиглүүлэхэд хинч байхгүй. Охид айсандаа тэр өрөөнд мэдээж дахин хязгаарч ороогүй. Лифт, утас, тойл доторх сүүдэр. 2 дугаар давхарт нэг зүйл байна. Хинч түүнийг олж чадахгүй. Тэр тэндээ байсаар л. Энэ удаагийн бичлэгийг ганцаараа гэртээ байсан нэгэн залуу хуваалцжээ. Зочны өрөөнд утсаа оролдон сууж байхад нь нүдний болонд нэг зүйл хөдлөх шиг болж хэн нэгэн өөрийг нь ширтэж буй мэдрэмж төрсөн байна. Тэр мэдрэмжээ үлтэн тайвширч эхэлж байсан ч санаандгүй гинэт хартал цонхны цаад нэгэн зүйл зогсож байлаа. Сандралд орсон залуу гар утсаа шүүрч аваад бичлэгийг хийж эхэлсэн байна. Хин нэгнийг бичлэгт болгохыг хүссэн ч цонхны ард байсан дүр дахин гарч ирээгүй. Гэвч тэрнээс илүү аимшигтай зүйл камерт бичигджээ. Okay, look, I'm really tripping out now. Something was looking at me through the window, and I heard I'm freaking out. I am tripping. Here's something in this house. There's something in here. I'm telling you. No. Анхандаа энэ бүхнийг түүний сэтгэл зүйн байдал эсвэл хийм харсан хэмээн бодож болох ч удалгүй галтгооны зүйлс өөрөө хөдөлж ихэлсэн түүнийг зөнгөөрөө мэдрээд байсан тэр аимшигтай зүйл ор үндэслэлгүй биш болохыг тэр ойлгосон бизээ. Дараагийн бичлэг бол шөнийн 3 цаг орчимд I-57 замаар хойд зүг рүү явж байсан ачааны машины жолооч Кен Маккилийн хяналтын камераас бичигдсэн юм. Гэтэл гинэт Кений хараанд нэгэн зүйл орж иржээ. Зочирдсан тэрээр замаас гарч машинаа зогсоон камерын бичлэгээ шалгав. Харсан зүйл нь She can go meet up with him and see if she can get him to confess. And it's a tough decision, I'm sure, but Amy ultimately agrees. She wears the wire of Chuck and she яг хаанаас ч замын хажууд цагаан хувцастай хүн гарчирсан байлаа. Тэр хүн яг л агаараас гинэт бий болсон мэт. Гарчирсан тариуда алга болсон байв. Бүх зүйл маш хурдан болсон ч андуурмааргүй тод харагдсан байв. Кейн найз давтад сэтгэл нь ихэд төгсжээ. Харин энэ явдлаас ердөө 1 хоногийн дараа яг тэр газар ноцтой хосол гарсан байна. Гэрчүүд бүгд ижил зүйл ярьжээ. Зам дээр цагаан хувцастай нэг эмэгтэй зогсож байсан. Түүнийг мөрөхгүй тул зогцсон мэргэснээс ослоо харсан хэмээн. Гэвч цагдаа нар ослын бичлэгийг шалгахад зөвхөн машин сажилж байгаа нь л харагдсан. Цагаан хувцастай эмэгтэй харагдаагүй. Кейн энэ явдал болсны дараа харсан зүйлдээ бүрэн итгэлтэй болсон ч айцаа одоо хүртэл тавилж явуулаагүй байна. Лав гарын орой нэгэн гэр бүл төрсөн өдрийн баярын бичлэг хийж байлаа. Баярын эзэн Дэнийг эхнэр хүү хоёрын гинтийн бэлгээр баярлуулсан дурангийн цаанд борлох хөөр хөмбөч болон хөнгөрсөн юм. Гэвч тэдний хинэн ч дараах зүйлийг харангаж төсөөлөв. Төрсөн өдөр маань саяхан болсон. Эхнэр маань намайг баярлуулж хүү маань лаг хүлээсэн. Харин дараа нь лаг дахин асаагаад бичлэгээ үзтэл нэг юм анзаарчихсан.
Хэрвээ бичлэгийг удаашруулж үзвэл таач бас хар. Гэр бүлийн ард хоромхон зур зогсоох тэр нэгэн дүрс гарч ирнэ. Дэний бичлэгийг дахин үзээд нэг зүйл дүрсэн. Тэдний ард ямар нэгэн зүйл гарцаагүй байжээ. Тэр мөчийг тэд баян хөөртэйгээр тэмдэглэж байсан ч тэдний ард юу байсныг хинч тайлбарлаж чадаагүй байна. Энэхүү бичлэг нь мөн өмнөхтэй ижил төрсөн өдрийн үеэр өөр нэгэн ачаалтай үйл явдлыг харуулна. Бүгд дуу аялн Белоны Лааны та дээрс сонгоно. Happy birthday, dear Ben. Happy birthday to you. What? Yo! You lost it right. Birthday to you. Happy birthday to you. Cha cha cha. Happy birthday, dear Ben. Happy birthday to you. Бэм доош хараад гайшин. Лаанууд аль хэдийн өдөрсөн байлаа. Гэвч тэр өөрөө үлээгүй, хажууд нь байсан хинч бас үлээгээгүй. Бүхнийг улам сонирхолтой болгож байгаа нь хоёр дахь камераас авсан үнцэг бичлэгийг шалгахад ч Ла яг л хэн нэгэн өмнөөс нь үлээсэн мэт унтарч байгаа нь тод харагд. Хачирхалтай нь тэнд хинч байгаагүй. Дараагийн бичлэгт нэгэн хүү өглөө сургуульдаа бэлдэж явах үед нь болсон ачирхалтай зүйлийг харуулах болно. Даваа гарагийн өглөө 7 цагийн үед хүү галтгоондоо ганцаараа өглөөний хоолоо бэлдэж байв. Гэрийнх нь бүгд унтаж байсан бөгөөд доод давхар зөвхөн тэр л байсан. Гэтэл гинэт хүү маш хүчтэй ойрлох нь тэр. Ээжийнх нь хэлснээр энэ бол тэрний амьдралдаа сонссон хамгийн аимшигтай ойрлон байсан гэд. Камерын бичлэг дээр зөвхөн хүүгийн хашгираанч биш өөр зүйлч бас буусан байжээ. Үнэхээр ойлгомжтой гэгч нэгэн хоолой камер дээр бичигдэн үлджээ. Хүүгийн хэлснээр тэр дуу шкафнаас гарсан гэв. Тэр үед доод давхарт өөр хинч байгаагүй. Гэхдээ бичлэгийг харуул тэр тэнд ганцаараа байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ үйл явдал өвгөр зогссонгүй. Хүүхдийн ээжийнх нь хэлснээр миний хүү шатаар гүйж гарч ирээд өрөөнд орж ихдээ шкафнаас нэг дуу гарсан. Надаас чи намайг яаж асан юм бэ гэж асуусан гэж хэлсэн. Гартаа барьсан юмаа унгаад шатаар гүйж гарч ирсэн. Орж ирээд орон дээр үсрэн гарч ирж буланд шигдэн үйлж хашгирч хэлсэн. Хин нэгэн гэрт байна. Хин нэгэн гэрт байна. Миний эмийг аав хэлсэн. Ямар нэгэн хүн гэрт байна гэж орилсон байсан. Би түүнийг арай хийж тавьшуулж байтал гинэт доороос шатны тэр хүн гэгч нь том алхмууд дуугарч эхлэн тэр мөчөд би жигнэсээ айж эхэлсэн. Тэр үед гэрийн бүх гишүүд нэг өрөөнд байсан. Харин шатаар хин нэгэн гарч ирж байсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр. Бичлэгийг үзсний дараа ээж нь хоёр л хувилбар байна гэжээ. Эсвэл үнэхээр хин нэгэн гэрт байсан, эсвэл тайлбарлахын аргагүй ер бусын зүйл гэртэн цочилсан. Ямар ч тач ээжийн хэлснээр хүүгийн тэр аимшигтай ашаараа энэ бүхний хамгийн аимшигтай хамгийн балмад зүрхтсэн хэсэг байжээ. Сүүлчийн бичлэг нь Техас мужийн Даллас хотын нэг эмнэлэгт шөнийн ээлжинд ажиллаж байсан хоёр сувилагчдад тохиолдсон явдлыг харуулна. Энэ бичлэг нь тухайн эмнэлгийн нэгэн давхраас хийгдсэн бөгөөд тэнд хэвтэн эмчлүүлж байсан олон өвчтөд нь мөн энэ үйл явдлын тухай байнга шимэлтэн ярьдаг байна. Тухайн орой хоёр сувилагч эмчилгээний хэсэг цэвэрлэгээ хийж байх үед дараах бичлэгийг камерт болгожээ. Did you hear her? Yes. You hear her? So I see them so we woke them up. We woke them up. Энэ нь тун бүдгэн сонсогдогч дууг жаахан өсгөөд анхааралтай дахин сонсоод үзээрэй. Бяцхан охины аялгуу гэмээр эсвэл инээд мэт дуугарч юмээ айдуухан сонсогд.
You hear her? Эхний удаад анзаарахгүй өнгөрч магадгүй. Гэхдээ дахин нэг сонсвол яалтч аргагүй нэг юм сонсогдож байна. Дараагийн бүчлэгт мөн л нэмлэгээс өөр нэгэн сувилагч дараах зүйлийг бичиж авчээ. That was you. No, I swear to God. Was that something? Гайхалтай нь энэ бичлэгтээ гарч байгаа тэр нэг аялгаагийн мөрдөл яг л өмнөх бичлэгтэй шиг яг ижилхэн байна. Энэ бичлэгийг хийх үед энэ давхарт эвтэн имжлүүлэгч байхгүй байсныг дурдах хэрэгтэй. Гэтэл энэ хүүхдийн дуу хаанаас гарсан байж болох вэ? Чимээ бол гарцаагүй сонсогдно. Ажилчдын яриагаар энэ имлэгт эвтэн имжлүүлж байсан нэгэн охины сүнс энэ дуу авааны эзэн байх магадaltaй гэлцдэг. Үнэн эсэх нь тодорхойгүй. Гэтэ ганц л зүйл автай. Хин нэгэн энэ давхарт өдийг хүртэл амьдсаар л байна. Харин та юу гэж бодож байна? Комент хэсэгт үлдээгээрэй.